Монголчууд бид эрт үеэс өв соёлтой түүхтэй ард түмэн билээ. Өвөг дээдэс маань олон зан үйлийг амьдрал ахуйдаа хэрэглэн ач ивэлийг авсаар иржээ. Түүний нэгэн чухал зан үйл бол даллагын уут юм. Залуу хосуудаас эхлэн эцгийн гал голомтоос өрөх тусгаарлан гарсан. Бүхэл айл өрхүүд өөрсдийн гэсэн даллагын уутыг бүтээж заалж орших ёстой гин. Даллагын уутны ач холбогдол нь тухайн айлд буян шиг цог хиймэр эд баялаг тогтоож энергийг урин дууддаг энергийн орон гэж хэлж болно. Хүмүүр сайн сайхан амьдрах, буян хшигтэй байж ажил үйлс нь бүтэмжтэй, муу мухай зүйлс хол байгаасай гэж хүсдэг. Гэсэн хэдий ч төдийлөн хүссний дагуу болохгүй байгаа нь олон хүчин зүйлээс хамаардаг юм. Энэ нь даллагын ууттай ч холбоотой байж болох нэ. Даллагын уутанд 25 зүйл эд цайг зөв болоод жинхэнэ зүйлсийг нь олж хийснээр гэрттэй нь энергийг урин дуудаж, буян шиг эд баялаг тогтоож, ажил үйлс нь бүтэмжтэй, жанлав сүн шиг болж ном ёсны дагуу гүрэлдэх юм. Судар номонд зааснаар даллагын уутанд зайлшгүй байх ёстой 25 зүйл эд цайг хувь хүмүүс айл өрх нэг нэгээр нь цуглуулan орших хүндрэлтэй. Олдцсон ховор байдаг. Дагсан чөндрөг компани номын багш нарынхаа удирдлагаар эдгээр эд цайг номынхан дагуу багцалж савлсан байна. Эдгээр 25 зүйлийн эд цайд юу ордог вэ гэхээр 5 үр тарианы зүйл: улаан буудай, цагаан буудай, арвай, буурцаг, гүнжтийн үр. 5 аршааны зүйлс: бал бурам, мөсөн чихэр, тараг, сүү, тос. 5 эмийн зүйл: лидер, гандигар, банлаг, далайн хөөс, шудаг. 5 үнэртэн: улаан зандан, цагаан зандан, зад, гавар, хач гүргэм. 5 их эртнийн зүйл: алт, мөнгө, сувд, шүр, номин орно. Монголын ард түмэн алт, мөнгө, шүр, оюу, номин, тан, сувд, ган, зэс зэрэг 9 эрднийг дээдэлж бэлэгддэг ёсоор улсын сорьц хяналтын газраар баталгаажсан цэвэр 9 эрднийг нэмж багтаасан юм а. Эдгээр зүйлсийг орлуулж хийсэн зүйл нэгэхэн ч үгүй. Эрдэнийн ариун язгуурын 25 зүйлийн эд цай мөн чанараараа оршсон болно. Эдгээр эд цай багцыг айл өрхөөр, хурим найрхийн өрх тусгаарлаж буй үр хүүхэд, шинэ орон сууцанд орж буй айл өрх, ахмад настай аав ээжтэй бэлэглэж залбал цаглашгүй их буян хураан үлдэх болно. Тэгээ энэ үндсэн даллагын уутанд байх 25 зүйлийн эд цай 9 эрдэнэ маань ингээд оригиналаараа зөв бүтчих юм бол дээрэс нь нэмээд биднээс яг өөртөө олоод хийчих зүйлүүд байдаг. Тэр бол хялбар гарын дор юмнууд байна л. Тиймээ хурдан морины дил сүдний хялгас их орны мөнгөний тэмдэгт ариун газар орны шорооч чулуу гэдэг эднүүсийг бол өөртөө ариун газар нь аялаж явахдаа өөртөө авчирч тийш боломжтой. Ингээд одоо 25 зүйлийн эд цай байна. Энэ дээр нь цогцоо одоо нэмэлтээр саяны хэлсэн зүйлийг хийгээд даллагын уутныг номоор нь уутаа сайхан зөв оёод дотор нь оршоохын ариун зайнуудаа номоор нь оршоочих юм бол буян шиг тогтох нь бол одоо буян шиг хуран тогтох нь бол дамжиггүй юм а гэж үзэж байгаа юм байна. Тэгээд одоо эрхэм сүрстэн болон та бүгдийг одоо энэ сайхан ариун зайнуудыг номоор нь бүтээгээд гэр орныхоо даллагын уутыг номын дагуу зөв бүтээгээд буян шиг маань дэлгэрч одоо үргэлж цог хямартай байхыг хүсэн өрөөд. Танд танилцуулах өөр нэгэн бэлгэдлийн зүйл бол дагсан чөндрөг компани цог хиймэр эд баялагийг 9 эрдэнийн чулууны хүчээр урин тогтоохыг бэлэгдэн улсын сорьцтой хяналтын газраар баталгаажсан төрөвчний энэхүү багцыг өргөн барьж байгаа юм а. Хайртай дотны хүмүүсийн төрөвчөнд эрдэнийн чулууг оршоож эд баялагийг нь аривжуулах нэ. Эх орноосоо хол сувгаа ах トゥ амраг садандаан өгч явуулаарай. Эх орны минь энергийг санагдуулж хиймэр лундааг нь сэргээх эрхэм бэлэг байх болно.